Сайн мэцхан залуучуудаа IT Geek гişin байна. Энэ удаагийн видеогоор keyboard сонгоход туслая. За тэгэхээр keyboard сонгохдоо хоёр зүйлээр анхаарах ёстой. Нэг нь механик e-dank болох switch, нөгөөх нь болохоор keyboard-ны хэмжээ. Keyboard-ын switch-ний хувьд linear, tactile, clicky болон optical гэсэн дөрвөн төрөлтэй байдаг. Энэ дундаас хамгийн өргөнөөр ашиглагддаг switch нь linear. Давуу тал нь шулуун, саадгүй даралтай. Дараагийн switch нь болохоор tactile. Tactile нь linear бодвол илүү эсэргүүцэл үзүүлдэг. Өөрөөр юу гэж хэлэх чинь гэхээр tactile нь илүү дарахад хүнд гэсэн. Энэ төрлийн switch нь ерөнхийдөө keyboard нэрээ тогтмол юм шивдэг, документ дээр ажилладаг, keyboardтай их хэмжээгээр харьцдаг хүнд илүү зохимжтой байдаг. Clicky switch нь tactile шиг хүнд даралтай, гэхдээ чанга дуурдаг. Хуучныхаар ярих юм бол компьютерийн газар болгонд байсан механик switchтэй бас чанга дуурдаг Charles гэсэн keyboard-ыг clicky switchтэй байсан гэсэн. Optical switch нь яаж ажилладаг вэ гэхээр гэрлийн тусгалаар даралтыг бүртгэдэг. Харин magnetic switch нь соронзны хүчээр дарах цэгийг тодорхойлдог. Механик switchтэй харьцуулбал илүү нарийн дарах цэг болгон дээр тохируулах боломжтой. Ерөнхийдөө linear болон magnetic switchтэй keyboard-ууд тоглоход хангалттай байдаг. Magnetic switchтэй keyboard-ийн зарим нэг програмчлалуудыг бол тоглоом дээр хоригдсан байдаг учраас аль аль нь бол тэнцүү талбар дээр ажиллаж байна гэсэн. Дараагийн анхаарах зүйл бол keyboard-ны хэмжээ. Хэмжээг нь бид keyboard-ны төвчний тоогоор болон хуваар илэрхийлдэг. Ерөнхийдөө keyboard-ыг хэмжээгээр нь mini, ten keyless, full size гэж хувадаг. Mini 60-68% F1-ээс F12 байхгүй, мөн numpad-ны хэсэггүй keyboard байна. Ten keyless болохоор 75-аас 85% F1-ээс F12 тавчтай, гэхдээ numpad хэсэг байх. Сүүлийнх нь болохоор 95-аас 100% F1-ээс F12 төвчлөрүүдтэй мөн numpad-ны хэсэгтэй keyboard-ууд байдаг. Ер нь бол ямар ч хэмжээтэй keyboard-н дээр тоглосон болдог. Гэхдээ манай санал болгодог keyboard нь 75-аас 85% ten keyless keyboard байдаг. Яагаад ten keyless keyboard санал болгодог вэ гэхээр өөрөөсөө F1-ээс F12 төвчүүдтэй мөн бид нар маусныхаа болон мауспадныхаа талбайг чөлөөлж өгч илүү тавлахад төвтэй орчныг бүрдүүлж байна. Тэгэхээр одоо үед switch-ний өмнөд очих бүтлөг шаардлагагүй үйлдвэр брэндүүд нь өөр өөр ингэсэн тусгай switchтэй болсон. Гол нь таны сонгож байгаа keyboard-ны хэмжээ нөхөрт байна уу, өнгөн таалагдж байна уу, wireless байх уу үгүй юу гэдэг илүү чухал. Хэрвээ та эргэлзэж байвал манай дэлгүүрээр зочлаарай. Тэцүүд IT Geek гişin байлаа.